Олон улсын баталгаад бооцооны сайт 1xBit дээр та хөлбөмбөг бүх цагс эсвэл дотооны баг дээр бооцоо тавьж болно. Мөн эдгээрээс гадна олон төрлийн тоглоомч бас байгаа. Ruby 1 гэсэн кодыг ашиглаж бүртгүүлсэн үед эхний орлогоо 2 дахин үржүүлж авах урамшуулалтай. Эрсдлээ тооцож хариуцлагатай оролцохыг сануулж байна. За ийхүү Казахстан улсын X сангийн сайд 1 жил ханилсан эхнэрээ 8 цагийн турш цодож алсан хэргийн шийд ингээд гарлаа. За Кондек Бишимбаев болохоор 2 ял оноосон. Нэг нь болохоор эхнэрээ хэсгийгээр алсан гэдэг ийм ял байсан. Энэ дээр болохоор 20 жилийн ял авсан байна. 15-аас 20 жилийн ял угаасаа байд юм байна. Тэрэн дээрээ хамгийн өндөр ялыг нь авсан байна. За тэгээд хоёр дахь ял нь болохоор истизание буюу хүнд одоо хүчин хэрглэж одоо эрүүдэн шүүж тамлан зовоодч гэсэн ийм ял байгаа байхгүй юу. Энэ ял дээр болохоор дээдл нь 7 жил авд юм байна. Энэ хоёр ял дээр нийт Кондек Бишимбаев 24 жилийн хорих ял авсан байна. Тэгээд хатуу дэглэмийн шоронд хоригдохоор болсон. За яагаад 27-аас 24 болж буурсан бэ гэхлээр Кондек Бишимбаев насан туршаагүй хүүхдүүдтэйгээд ингээд ялыг хөнгөлөх заалт болд юм байна энэ нь. Тэгэд 24 жилийн ял авсан байна. За нөгөөх нь болохоор Бахаджан Баяжановын хувьд гэх юм бол гэмт хэрийг нуунд дарагдуулсан гэдэг үндслэлээр бас яллагдсан. Тэгээд энэ дээр болохоор 4 жилийн хорих ял авсан байна. Тэгээд уг нь бас энэс илүүг авах хэрэгтэй байсан. Гэхдээ бас Бахаджан өөрөө бас насан туршаагүй хүүхдтэй гэдэг шалтгааны улмаас ялаа хөнгөлүүлээд 4 жил хоригдохоор болсон. Шүүгч шийдвэрээ танилцуулж дуусчаад бүх талаас асуух асуулт байна уу гэж асууд юм бэлээ. Тэгээ за хөрөгчийн тал, за Кондекийн тал, за Баяжановын тал гэдгсэн чинь Баяжанов надад асуух зүйл байна гэдгсэн. Тэгсэн чинь Баяжанов яагаад надад 4 жил өгч байгаа вэ? Яг юу хийсэн гэж 4 жил өгч байгаа вэ? Гэт ингээ асуугаадсан. Тэгсэн чинь шүүгчийн шийдвэрийн дагуу шүүхийн бүрэлдэхүүний олонхын сандлаар ийм шийдвэр гарсан. Тэгсэн чинь та нар гэмгүй үнийг суулгах гээд байна да гэд ингэж хэлж байгаа байхгүй юу? Ууг нь сүүлийн үгээ хэлэх үедээ салтанатыг алдсан гэдэг одоо энэ уй гашууг юугаар ч нэмгэлж болохгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ жоохон ч ихсэн нэмгэлэх боломж байгаа бол хэрвээ би ял аваад тэгээ та нарын энэ зовлон чинь жоохон ч ихсэн нэмгэрэх юм бол би ямар ч ялыг авахтаа бэлэн байна гэд уг нь ийм үг хэлсэн хүн чинь одоо болохоор яхаараа 4 жил гэдэг ингэ эсэргүүцээд уурлах гэдэг юм шиг ингэ болоодсан. Одоо энэ хоёр чи 11 сарын 9-өөс хойш ингээд баривчлагдсан байж байгаа шүү дээ. Ирэх чөлөөгөө ингээд хориулсан байгаа. Тэгээд 11 сарын 9-өөс 5 сарын 13 хүртэл энэ хоёр хоригдсон. Тэгээд энэ хугацааг бас нөгөө ялсан нийт одоо тэр 20 жилээс нь хасдаг юм байна л да. Гэхдээ тооцох нь өөр юм билэ. Кондек Бишимбаевыг болохоор 11 сарын 9-өөс 5 сарын 13-ны хооронд өнгөрүүлсэн энэ өдөр бүрийг нь нэг өдрөөр тооцно гэсэн. Тэгэхээр одоо 24 жилээс ингээд 5-6 сар бараг ингээд хасагдана. Яг 5-6 сар гэдэг өдрийнхөө тоогоор харин Бахаджан Баяжановын хувьд гэвэл 4 сарын 29-ноос 5 сарын 13-ыг өнгөрүүлсэн нэг өдөр бүрийг 1.5 өдөр гэж тооцогдохоор болсон. Тэгэхээр бараг ингээд жил орчим хасагдаж байгаа гэсэн үг. Дунд зэрэглэлийн дэглэмтэй шоронд хоригдохоор болсон байна. Шүүгч өөрийнхөө тогтоолыг уншиж байхдаа энэ хэргийн турш судлагдсан бүх нотлох баримтууд одоо жишээ нь Кондекийн машин, Кондекийн утас гэдэг ийм юмнууд нь болохоор Кондекийн гэр бүл рүү шилжин, салтанатын утас, салтанатын MacBook, тэгээ салтанатын нөгөө нэг гоёл чимэглэл, Rolex гэх цаг маг ингээд бүр яг нарийн ингээд урдж хэлсэн. Эдгээр нь болохоор бас салтанатын гэр бүлийн өмч болж байгаа. Харин нөгөө цустай цамц, урагдсан төрсийг тэгээ гутал мутал гэдэг иймэрхүү юмнууд нь болохоор хэргийн файл гэж бас одоо уус хурааж авч байгаа юм байна. Энэ талаар бас ярьсан. Энэ шүүхийн шийдвэрийг чинь нийт одоо 10 шүүгчийн бүрэлдэхүүн гаргасан шүү дээ. Тэгээд нэг запас хүн гэж байд юм байна. Одоо нэг экстра хүн хэрвээ шүүгчд нарын санал тэнцэх юм бол тэр хүний саналыг авдаг юм шиг үлээ. Тэг ямар ч олонхын саналаараа Кондек Баяжанов хоёул ямарчсан ял авсан байна. Буруутай гэдэг нь олонхын саналаар ялан дийлсэн байна. Шүүгч тогтоолыг танилцуулах үед шүүгчийн шийдвэртээ эсэргүүцэж байгаа юм байвал 15 хоногийн дотор бичгээр өргөдөл өгөөрэй гэж бас хэлдэм байлээ. За тэгээд яагаад бүх насаар нь хороогүй юм бэ гэдэг ийм асуулт биднэрт бүгдээрэд нь байгаа штэ. Тэгээд шүүх хурал дуусны дараа сэтгүүлчид хоёр прокуророос энэ асуултыг асуусан. Яагаад бүх насаар нь хороогүй юм бэ? Яагаад шүүх хурлын үеэр бүх насаар нь хорж ижил энэ яг ийм шудраг ийм ял болно гэж хэлээдсэн ирнэ. Ингэж байгаа юм бэ гэдгсэн чинь прокурор талынхан угаасаа л яг 27 жил гэдэг ийм одоо ялаар ялж өгнө үү гэдэг ийм ялыг л хүссэн гэсэн. Тэгээ хүссэн ялыг өгсөн бэлээ. Тэгээд эмэгтэй прокурор болохоор хэлэхдээ бид нар хамгийн макс одоо хамгийн өндөр шийдэглийг нь хүссэн. Тэгээд тэр шийдэглийг өгсөн гэсэн. Тэгээд яагаад бүх насаар нь хороогүй юм бэ гэсэн чинь Казахстаны одоо сүүлийн 5 жилийн турш болж байгаа одоо энэ эрүүгийн гэмт хэргийн
тохиолдлуудад нэг ч удаа ийм гэр бүлийн хүчирхийллээс болж нас барсан яг иймэрхүү төстэй ижил төстэй хэрэгүүд дээр бүх насаараа хоригдсон тохиолдол нэг ч байдгүй юм байна. Тийм болохоор одоо ер нь бол байж болох хамгийн том ялыг авч прокурор тал, хохирогч талынхаа ялд байгуулсан гэсэн үг ээ. Энэ болохоор давж заалтахгүйгээр 24 жил биш, давж заалтаж болохоор 24 жил авсан байгаа. Яаж давж заалтаад ялж болох вэ гэхлээр Салтанат Нүкеновагийн тал, хохирогчийн тал гэсэн үг. Эдгээр тэр давж заалтахыг хүлээн зөвшөөрж ижил ялалт байгуулах юм байна. Тэгэхээр Салтанатын ах, Салтанатын аав ээж нь хизээж давж заалтах тэр одоо шүүх хурал дээр тэр өргөдөл дээр нь хизээж зөвшөөрөхгүй болохоор одоо ер нь бол ингээд 24 жил хоригдох нь баттай гэсэн үг. За тэгээд яг шүүх хурал дуусаад хохирогчийн талын өмгөөлөгчнөр, Салтанатын найзууд, аав ээж, Салтанатын ах Айтбек яг одоо тэдний бүрэлдэхүүнд яг тэр талд сууж ирсэн бүх хүмүүс хоорондоо уйлалдаад тэвэрлэж байгаа харагдажсэн. Тэр дүр зураглалууг нь айгүй гоё байсан л да. Гэхдээ хүсэжсэн ялаа одоо тэр алуурчиндаа өгцөндөө ингээ баярлж байгаа хгүй хэдүүлээ яллаа гэд. Тэг яг бодоод үзэхээр ердөөсөө ялаагүй байгаа зэднэр харин ч ялагдсан байгаа хгүй юу. Ингээд охиноо алдсан, дүүгээ алдна. Хичнээн тэр хүнийг 24, 5, 6, 7 жилд мэдгүй бүх насаар нь хорьсон ч гэсэн бичиг цаасан дээр хуулийнхаа дагуу ялж байгаа ч гэсэн яг бодит амьдрал дээр эдгээр ялагдсан байгаа зү. Бүхэл бүтэн нэг гэр бүлийнхаа гишүүнийг алдна гэхээр. Тэгэд би арчаад чавстаа гэдэг ингээм амар өрөвдөөдсөн. Ингээл ялцсан, гэл инээгээл тэрвэрлдэл уйлалдаад. Тэгтэл гэртээ очиод тэд нар хамгийн томоор ялагдсан юм шиг мэдрэмж авна шүү дээ. За тэгээд Салтанатын ах нь болохоор одоо энэ Кондаг Бишимбаев 24 жилийн ял авсан гэдэг чинь сэтгэл хангалуун байгаа юм билэ. 24 жил ялагдсан. Одоо Кондаг Бишимбаев ч 80 оных гэхээр 44 настай. Тэгээд гарч ирэхдээ 68 настай авах болно. Тэгээд миний хувьд бол энэ enough хангалттай гэж бодож байна гэж хэлсэн. Салтанатын эмэгтэй өмгөөлөгч ч гэсэн бас ингэж хэлж байсан. Ягсмэн дээр энэ дээр ердөөсөө ялагч гэж байхгүй. Бид нар ялаад Салтанат гэртээ ирээд Салтанат хүсэл мөрөөдлөө биелүүлээд хүүхдээ төрүүлж мөрүүлнэ гэсэн юм ердөөсөө байхгүй. Тийм болохоор ялагч байхгүй гэж ингээ уйлах гэжсэн. Тэгээд тэрэн дээр бас Айтбек ингээ тайвшруулж байгаа харагдсан. Тэгээд тэр эмэгтэй өмгөөлөгч бас ингэж хэлсэн. Сэтгүүлч сууж байгаа байхгүй юу? За та ингээд Кондакийн нүднээс ямар нэгэн айдас, юм цөхрөл, гимшсэн одоо тиймэрхүү юм ажигласан уу гэсэн чинь өмгөөлөгч айдас гэж хэлсэн. Яг өөрийнхөө төлөө айж байгаа юм шиг за би ингээ ялагдчихлаа да гэж айж байгаа юм шиг ийм харсан. Тэгээд Кондак залбирж исэн юм шиг харагдсан гэж хэлсэн. Салтанатын аав нь болохоор энэ хэрэг дээр ингэж хэлсэн. За бүх шүүх хурлын үеэр манай охиныг хэрхэн ийм бүр садистлаг тамалж зовоож ингээ эрүүдэн шүүж байгааг бид нэр ингээд харсан. Тэгээ тэр болгонд нь охинтойгоо хамт өвдөж, охинтойгоо хамт өгч байсан. Тэгээ маш хэцүү байсан. Хүн болгоны давж чадах даваа биш ээ. Тэгээд яг гэмт хэргийг үйлцэн хүний хувьд болохоор яг авахтай ялаа авсан гэж бодож байна. Арай Баяжановын хувьд бол доотлол нь 10 жил авах хэрэгтэй байсан юм аа. Манай охиныг аврах боломж байсаар адил тэр хүн дуугүй байхыг сонгосон гэд Баяжановын тал дээр бол санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгээ ямар ч гэсэн хохирогчийн талын өмгөөлөгч, хохирогчийн тал яг ингээд бүр яг хохирсон гэр бүлийнхэн тал болон прокурорын талууд ямар ч гэсэн Кондакийн хорих яланд бол ингээд сэтгэл хангалуун байгаа юм байна. Зарим одоо Кондакийн талынхаа ямар реакшнтай байгааг харъя. Кондакийн ээж болон Кондакийн эмэгтэй дүү хоёр шүүх хурлын дараа шүүх хурлын тахимаас гарч явах гэж байгаа ингэж харагдаж байгаа байхгүй. Тэгсэн чинь сэтгүүлч нар бүр 50 байхгүй лээ. Юу гэж хариулах вэ? Тэгээ угаасаа ямар ч асуулт асуусан юу гэж хариулах вэ? Тэгээ тэдний зүгээс би бас ингээ ойлгоод байгаа байхгүй. Ямар ингээ зогсоод тийм ээ манай хүүд ингээ зөв ялыг нөхсөн гэж бодож байна ч юм уу тэгж яриад байл танаш. Эсвэл манай хүүхдийг та нараа ингээ жоохон зөөлхөн хандчихгүй дээ гэмээр ингээ өмөрөө зогсоод байлтана ш тэ. Тэгээ тэр хоёрыг бүр ингээ бараг ээжийнхэн нүүрэнд нэг сэтгүүлч эмэгтэй бараг ингээ уцаа ингээ тулгаад уцаараа нүүрийн зохиод байгаа машин. Тэгмээс тэгж байгаа надад бүр амар үл хүндлэмээр санагдсан. Угаасаа ялагдсан. Хүн авахтай авсан. Тэг хичнээн ээж нь тэг гэмт хэрэгтний ээж ч гэсэн тэг сэтгэл нь өвдөж байгаа шүү дээ гэр бүлийнхэн хүмүүс. Нэрийг за ингээд зовж байгаа одоо ингээ хүндлээд хайчихгүй ингээд амар асуугаал Кондакийн дүү нь бас ингээ би Ставцинаас Бокоя гэх бүр биднийг 50 орхиодохдоо бүр ингээ уурлаад байсан. Тэгээ эднэрийн болохоор сэтгэл санааны байдлыг юу нь ойлгож байна. Айтбек грам дээрээ сүүлийн пост байсан Салтанатад зориулж тэгээ тэр постн дээр юу гэж байгааг бүгд хамт орчуулж үзье. За ингээд дууслаа. Салтанат Кондакийг нас барсныхаа дараа ч гэсэн ялж чадлаа. Дэмжсэн хүн болгонд маш их баярлаа. Энэ шүүх хурлыг хамт ажиглаж, дэмжиж, комент хийж
хамт байсан хүмүүстээр нь баярлаа гэдэг чинь. Одоо бүх өмгөөлөгч нартаа шүүгчийн бүрэлдэхүүндээ баярлаагаа илэрхийлсэн байна. Би нөгөө эмэгтэй өмгөөлөгч шүү дээ, Жана гэд. Жана бол зөвхөн бидний өмгөөлөгч байгаагүй. Миний болон миний гэр бүлийн хувьд 11 сарын 11-ээс эхлээл итгэл найдварын гэрэл шиг хүн байсан шүү. Өдөр болгон бид нартай хамт байж, яг л төрсөн юм шиг, яг л гэр бүлийн гишүүн шиг бид нартай хамт тэмцэж ирсэн. Жана чамгүйгээр би энэ зүйлийг давж гарахгүй байсан шүү. Чи надад өөртөө итгэлийг өгсөн. Надад үнэхээр амар санагдчихсэн чи надад хүч өгсөн. Чи надад итгэл өгсөн. Бид нарыг ялж чадна гэдэг итгэлийг өгсөн. Хамгийн гол нь чи надад итгэсэн. Тэгээ чиний итгэл чинь бид нэр энэ хэргийг ялахад туслалаа. Би бүхэл амьдралынхаа турш чи миний гэр бүл болон салтаанатын төлөө хийсэн бүх зүйлд чинь талархаж ухуулно. Шүүгчдийн бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Та нарт маш их хэцүү байсан бах та би ойлгож байна. Та нар ард түмний төлөөлөл байсан юм шүү. Би та нарын шийдвэрт чинь баяртай байна. Та нар ингэж шийдэж байгаа юм чи ард түмэн ч гэсэн ингэж шийдэж байгаа гэсэн үг. Ард түмэн Квандаг Бишимбаевын эсрэг ялалт байгууллаа. Салтанат энэ бүх цаг үед нартай хамт байж бид нарыг дэмжиж байсан. Та бүхэн бүгд харсан шүү дээ. Квандаг мэдүүлгээ өгч байхад Квандагийн микрофон унасан. Салтанат тэнд байсан л ах. Салта чи минь одоо санаа зовхгүйгээр амарч болно гэж найдаж байна. Надад болон аав ээжтэй битгий санаа зовоорой. Бид нэр энэ зовлонгаар яаж иж яагаад даваад гарнаа. Чамайг зовоохгүй тулд бид нар гашуудахгүй байхыг хичээнэ. Бид нар чамд бүхий л зүрх сэтгэлээр хайртай шүү. Чи миний бяцхан алтан эрдэнэ шүү дээ. Ах нь үргэлж чиний хажууд байх болно. Харин чи минь миний зүрхэнд байх болно. Ирээдүйд уулзахад тэсэн ядан хүлээж байна. Бидний замын төгсгөлд чи минь бид нарыг хүлээгээд бид нар дахиад ад жаргалтайгаар тэврэлтэн гэдэгт би итгэлтэй байна. Бүх юм цагтаа болно доо. Өнөөдрийн өдрийг давхад маш хэцүү байлаа. Гэхдээ хамгийн хэцүү зүйлээ ардаа хийж эхлэв. Шүүхийн шийдвэр бидний хүсэжсэн шиг гарсан ч гэсэн одоо бид нар юу ч хийж чадахгүй юм даа. Энэ шүүхийн шийдвэрийг шудраг шийдвэр байсан эсвэл үгүй хүн болгон л хүснээрээ бодож болно. Ямар ч зэн зүйл болчихлоо. Тэгээд болсон зүйлийг өөрчлөх аргагүй гэд ийм пост хийсэн байна. За одоо бичлэгнийхаа төгсгөлд яагаад Квандаг Бишимбаев ийм хүн юм бэ? Яагаад Салтанат түүнийг орхиж яваагүй юм бэ гэдэг ийм яриа. За би одоо эднэрийн хэргийг судалж эхэлснээс хойш надад яг эднэртэй холбоотой маш их ийм рилүүд гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэд Казахстаны нэг ийм сэтгэл зүйч залуу рил хийдэг. Тэгээ энэ хоёрын хэрэг дээр ингээд өөрийнхөө дүгнэлтийг ярьсан байхгүй юу? Квандаг яагаад ийм хүн юм бэ гэд. Тэгээ сонссон чинь надад тэр айгүй сонирхолтой санагдаад та нартай хуваалцъя гэж бодсон. Тэгэд хүүхдээ хүмүүжүүлэхдээ яг ийм алдаануудыг гаргаж болохгүй шүү. Хүүхд чинь том болоод Квандаг шиг алуурчин биш юм аа гэхэд ер нь л ингээд буруу хүмүүжчихгүй дээ гэсэн үднээс хэлж байгаа болохоос шиг ингээд алуурчин өсгөө том болгочвоо гэсэн утгаар хэлээгүй. Одоо яг сэдв рүү орцгоё. За яг энэ залуугийн ярьж байгааг л шууд орчуулад явчих. Яагаад Квандаг Бишимбаев ийм адгуус юм бэ? Маш олон хүмүүс Квандагийг хүч хэрэглэгч худлаа хэлснээ дандаа үгүйсгдэг, хүмүүсийн буруу болгодог, газлайтер хүн гэдгийг аль хэдийн ойлголоо. Тэгсэн чинь хүмүүс над руу яагаад Квандаг ийм хүн юм бэ гэдэг ийм илүү гүнзгий асуултуудыг тавьж эхэллээ. Эцэг их нь ямар алдаа гаргасан болоод эцэг их нь хүүхдээ яаж хүмүүжүүлсэн болоод ийм Бишимбаев тэгээ яг одоо ийм адгуус гэдэг үгийг Бишимбаев гэдэг үгээр орлуулж байгаа байхгүй юу? Яаж ийм Бишимбаев болоод ингээд өсөж таринсан юм бэ? Квандагийн тал дээр бол энэ ямар нэгэн бага насны травма, эсвэл бага насны хүчирхийлэл, тийм хэрцгий ийм амар хүнд зовлон болохоор зүйл байгаагүй, харин ч эсрэгээрээ түүнд хитрхи сайхан ханддаг байснаас болсон. Хитрхи их хайрлаж, хитрхи их магтаж, хитрхи их дэмждэг байсан болохоор хүүхдээ ингэж өсдгөө гинэ. За одоо яг ингээд дарааллаад ярив. Хамгийн эхлээд та нар анзаарсан бол энэ хүнд буруутай гэсэн мэдрэмж өрдөөсөө байхгүй байгааг харсан биз дээ. Миний буруу штэ. Би буруу юм хийжлээ гэсэн мэдрэмж байхгүй. Ямар ч айдас байгаагүй, ямар ч ичсэн зүйл харагдаагүй, ямар ч шийд хүлхээс айж байгаа шинж байгаагүй, ямар ч хүн чанарын зулгаасан шинж харагдахгүй байсан. Яг тэгвэл харж явахнаас эхлээл энэ хүний зөв байсаар ирсэн. Энэ хүний хизээж буруу байгаагүй. Квандагийг үргэлж хамгаалж, Квандагийг үргэлж зөвтгөж, Квандагийн буруу байсан ч гэсэн зөвтгдөг байсан гинэ. Тэгэхээр Квандагийн одоо ийм хүн болж хүмүүжсэний яг ард нь шудраг бус аав ээжүүд байна гинэ.
Цаашаагаа ярих юм бол хэрвээ анзаарах юм бол Кондыг айгүй хэрцгий гэдэг нь харагданаа. Хаанаас энэ хэрцгий зүйл бий болчихвоо? Магадгүй гэр бүлдээ харсан байх гинэ. Тийм болохоор энэ нь түүний хувьд энгийн зүйл болчихсон. Заавал аав ээж нь хоорондоо зодтолдог ч юм уу биш. Аав нь өөр хүнийг зодддог, өөрөөсөө дор хүнийг зодддог, ажлынхаа хүнтэй муухай харьцдаг. Иймэрхүү зүйл харж исэн болохоор өөрөөсөө дор хүнийг дээрлэхэх ёстой юм байна. Чамаас орлогоороо муувал, чамаас статусаараа муувал угаасаа л дээрлэх үлдэмэн гэдэг ийм зүйлийг хараад ийм зүйл нь хэвийн зүйл болчихсон болохоор гинэ. Тэгээд Кондекийн одоо үйлдэлээс харах юм бол хүн ингэж зодохыг эмэгтэй хүнийг ингэж зодох нь ердөөсөө хэвийн биш зүйлээ гэдгийг Кондек ердөөсөө ойлгохгүй байгаа юм шиг харагдана. Хэрвээ хүүхэд багасаа эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүндэлж байгаа, эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлаж байгаа ийм зүйл харах юм бол яг тэгж хүмүүждэг гинэ. Багасаа дандаа тийм юм харсан хүүхэд ууг нь хизээч эмэгтэй хүнийг тэгж эцгийгээр зодож гимтээж үл хүндэтгдэггүй гинэ. Заавал аав ээж биш эмээ өвөө, ах ихч найзууд ч юм уу гих мэтчлээ ингээ өөр ямар нэгэн байдлаар харсан л байж таараа гинэ. Дараагийнх нь гэх юм бол Кондыг үргэлж худлаа ярих рефлекстэй, зуршилтай болсон. Энэ нь яаж үүсдэг вэ гэхээр аав ээж хоёр нь үннийг харахыг хүсэхгүй байгаа үед үүсдэг гинэ. Хүүхэд худлаа хэлдэг болдог гэсэн үг. Үннийг харахыг хүсэж байгаа аав ээж нар шууд ингээ хэлдэг гинэ. Үнэн чи энэ байна штэ. Үнэн зүйл чи энэ байна. Чи яагаад худлаа яриад байгаа гэд ингээд хүүхдтэйгээ нүүр тулдаг гинэ. Хүүхдтэйгээ тэр худал зүйлтэй нүүр тулуулдаг гэж байна. Ингэж нүүрэл тулсан үед хүүхэд цаашаа худлаа ярихаа болдог гинэ. Худлаа ярьж чадхаа болдог гэж байна. Боломж байхгүй. Угаасаа худлаа зүйл чи энэ байна. Үнэн зүйл чи энэ. Энэ хоёр зөрөөд байна. Яагаад ингээд байгаа ингээд тулгачж байгаа үед хүүхэд цаашаа худлаа ярих бүр ингээд сонголтгүй болдог гэж байна. Тэсэн чи тэр сонголтыг өгдөггүй байсан гинэ аав ээж нь. Хүүхэд нь худлаа хэлж байгааг мэдсээр ээжиж хүүхдийнхаа тэр худлаа хэлж байгаад нь итгэж байгаа юм шиг дүр эсгдэг байсан гинэ. Тэр гимгүү жижигхэн худлаа ярилт болгонд нь итгээд идэг байсан гинэ. Энэ тоглоомч яагаад эвдэрсэн мэдгүй би лав эвдлээгүй нэг юм ингээд өөрөө ингэсэн за гэд ингээ хайчдаг байсан гэх юм уу. Хариуцлага тооцохыг хүсдэггүй байсан болохоор хүүхэд тэгж худлаа ярьж хүмүүждэг гинэ. Тэгээд хүүхдийнхаа тэр худлаа зүйлд итгэхийг хүсэхгүй эсвэл хайхрамжгүй ондод итгэхгүй. Тэгээд хүүхдийнхаа тэр одоо зохиос үлгэрсэн итгээд тэгэхээр хүүхдэд нөгөө нэг за байнга ингээ худлаа яриад ах юм дадал зуршил нь үүсдэг гинэ. Тэгсээрээ том хүн болох үед тэр нь ингээ бүр ингээ суур зан шиг суугаад өгдөг гэж байна. За хүнд худлаа хэлэх зүгээр юм байна. Хүмүүсийн сонсохыг хүсэж байгаа зүйлийг нь хэлэхэд болох юм байна. Үннийг хэлэх шаардлагагүй байна гэд ингэж боддог болдог гинэ. За дараагийн кондуктор ажиглагдсан зан гэвэл бусдыг буруутгах зуршил. Хэрвээ анзаарсан бол кондуктор үргэлж хэнийг нэг хуурдаг, хэнийг нэг мэхэлдэг. Эсвэл үргэлж түүний хийсэн үйлдэлд өөр хэн нэгэн хүмүүс буруутай байдаг, бусдыг буруутгадаг. Өөртөө л буруу өгөхгүй, өөрөөс нь бусад бүх зүйл буруутай. Би буруугүй, энэ хараал идсэн баав гэдэг ресторан буруутай. Би буруугүй, салтанаад, ааштай салтанаад, хартай салтанаад буруутай. Надаа буруу байхгүй гэд ингээд өөрийгөө л буруутгахгүй, би л буруугүй байвал гэд ямар ч хамаагүй зүйл рүү буруугаа чигдэг. Энэ нь яагаад үүсдэг вэ гэхлээр түүний эргэн тойрон буюу түүний аав ээж нь яг ийм зан чанар гаргадаг байсан болохоор тэрийг нь яг хуулбарлаж байгаа гэсэн үг. Одоо жишээ нь аав нь ажил дээрээ алдаа гаргачаад би ер нь алдаа гаргаагүй шүү дээ. Манай ажлынх нь энэ буруу болохоор би ингэсэн. Түүнээс тэр тийм зүйл хийгээгүйсэн бол би ингээ алдаа гаргахгүй л ах байсан. Ээж нь ч гэсэн аяг унгачаад өөрийнхөө буруугаас олж унгаачлаа биш. Өөртөө ингэсэн болохоор л аяга унгаачлаа. Минь надад буруу байхгүй би уг нь аяг унгаахгүйсэн гэдэг ч юм уу. Жижиг сажиг зүйл дээр тэр хүмүүс дандаа өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй өөр нэг зүйл рүү буруугаа чигтгийг ингээд ямар нэгэн байдлаар харсаар агаад тэрийг хэвийн зүйл гэж бодоод хуулбарласан гэсэн үг. Дараагийн зан чанар болохоор бүр ингээд маш их хардалт гинэ. Гүнээс ингээд гарч байгаа хардалт. Хэрвээ үнэхээр кондуктын үгэнд итгэх юм бол хэрвээ кондукт үнэхээр тийм харнаасаа болоод тэр хүнийг ингээд зодож тарчлааж алсан бол яагаад хүн тэгж хартаа болдог вэ гэхлээр багаасаа эсрэг хүснийхаа хүнээс хайр мэдрээгүй тийм хартаа болдог гинэ. Кондуктын хувьд болохоор кондукт хэрэгтэй юм чинь багаасаа эмэгтэй хүний хайр нэг мэдрээгүй болохоор гэсэн үг. Харин эмэгтэй хүн дээр ярих юм бол багаасаа аавын хайр, ахын хайр, эрэгтэй хүний хайр мэдрээгүй болохоор том болоод нөхрөөгөө найзлуугаа амар харддаг болдог гинэ. Кондуктын хувьд ингэж тайлбарласан байна. Тэгэхээр ер нь бол хүүхд чинь худлаа хэлээд байвал худлаа хэлж байгааг ингээ үнэн болго битгий худлаа хэлээд ингээ хэлжээ. За жоох хүүхд юм жижиг юм дээр худлаа хэлээд байгаа юм жаах хөтэ итгэж ч юм уу. Эсвэл тэгж нөгөө ингээд юм сайн ойлгохгүй байгаа хүүхдтэйгээ ингээд ярилцаж ойлгуулахаас залхаад за гэд ингээд итгээ хайж байгаа бол хүүхд айгу буруу хүмүүжих юм биш үү. Хүүхдээ хүмүүжүүлэхээс гадна өөрөө давхар хүмүүжээ. Хүүхдтэйгээ хажууд өөрийнхөө муухай зуршлыг зас өөрөө буруу юм хийсэн бол нөхөртөөгөө харилцахтаа ч гэсэн яна би буруу юм хэлчихээ гэд хүүхдтэйгээ дэргэд нөхрөөсөө уучлахгүйгээд эхнэрээсээ уучлахгүйгээд ийм хүүхдтэй юу харуулж байгаа да айгу их анхаар. За одоо салтанаатын зүгээс ярив. Салтанат яагаад кондуктыг ердөөсөө хайж яваагүй юм бэ?
За иймэрхүү ижил төсөө нөхцөл байдал дээр болохоор хохирогч тал нь одоо зодуулж байгаа, хараалгаж байгаа, юм хүчирхийлэлд өртөж байгаа тал нь хөвчлэн өөртөө итгэлгүй байдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн доогуур маш их айдастай байдаг. Юм болгонд өөрийгөө буруутгадаг. Гэх мэт ийм зан чанарууд илэрдэг гинэ. Гэхдээ салтанаатын хувьд болохоор тийм биш байсан гэж байна. Хэдүүлээ тийм зүйлийг салтанат дээр өрдөөс хараагүй. Салтанат өөртөө маш итгэлтэй, өөрийгөө маш хайрладаг тийм эмэгтэй шиг харагдсан. Хангалттай, орлоготой, дандаа инээж баясаж явдаг. Өөрийнхөө юу чаддгийг, юу хийдгийг мэддэг. Бусдад ингээд айгүй гой сайхан зүйл төгөөж явдаг. Яг ийм өндөр үнэлэмжтэй, өөртөө итгэлтэй тийм эмэгтэй гэж хэдүүлээ харсан. Тэгээ ихэнх нь Квандыг эрх мэдэлтэй, баян байсан болохоор үлдсэн гэж бодож байгаа. Гэхдээ энэ нь ч гэсэн бас ингээд сонголтоос гарчиж байгаа байхгүй. Яагаад гэвэл салтанат чинь бас юм боломжийн айлынх юм ядуу айлын хүн биш, өөрөө ажилтай, боловсралтай, сарын орлого нь ч гэсэн дайггүй их байсан. Тийм болохоор бас яг мөнгнөөс нь болсон юм гэхээр үгүй. Зарим нь болохоор Квандыг ч утсан дээрээ салтанатын шалдан малдан бичлэгийг хийгээд сүрдүүлээдсэн болохоор салтанат хаяад явж чаддгүй байсан юм аа гэж бодож байгаа л энэ нь ч гэсэн худлаа гинэ энэ сэтгэл зүйч залуу. Яг гэвэл салтанат 15 таа хүн биш, салтанат 30 настай. Нэлээд сайн боловсож гүйцсэн ухаантай эмэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм болохоор иймэрхүү жижиг сажиг худлаа сүрдүүлэхт ингэж өртгөөр эмэгтэй хүн биш. Тийм болохоор бас яг юм оновчтой санаа бас биш байна. Зодуулдгаа мэдсээр ижиж яана шалдан бичлэг цацагчхүүдээ гэж үлдэхээр тийм тэнэг хүн биш ээ гэсэн үг. Яг нарийн баттай шалтгааныг би мэдэхгүй л байна л да. Гэхдээ миний бодож байгаагаар бол гэдэг сэтгэл зүйч хэлэхтэй. Бодгүй салтанат Квандыг ямар нэг юм ойр дотны юм төрсөн мэдрэмжийг ингээд таньсан байх гинэ. Жишээ нь яг манай аав шиг ийм зан чанартай юм байна. Манай ах шиг ийм юм байна. Манай ээж шиг ийм юм байна гэдэг ч юм уу юм танил төрсөн дотн мэдрэмж төрүүлэхээр зүйлийг тэр хүнээс харсан гэсэн үг. Хоёрдугаар шалтгаан нь магадгүй салтанат Квандыг өрөвддөг байсан байх. Яагад гэвэл хэдүүлээ шүүх хурлын туршид Квандыг хэрхэн хүнээр өрөвдүүлдэг, хэрхэн суул дорой хүний сэтгэл хөдлөл дээр нь ингээд тоглолт хийж бүр доошоо дарж болдог вэ? Хэрхэн ингээд тарих толгоогоор нь бодлын удирдаад манипуляц хийж болдог вэ гэдгийг харсан. Тийм болохоор магадгүй өрөвдөд идэв гэсэн баг гинэ. Тэгээ өрөвдөх сэтгэл дээр нь дөрөөлөөд дандаа өөрийнхөө хажууд байлгаад идэв гэсэн баг. Тэгээ салтанат үлдсэн шалтгаан нь болохоор өөрийнхөө хараар тэр хүнийг эмчилж чадна гэж итгэсэн болохоор гинэ. Салтанат магадгүй perfectionist хүн байсан гинэ. Бүх зүйлийг төгс хийх гэж хичээдэг хүн. Энэ болохоор ер нь айгүй сул талтай гэсэн. Өөртөө хитрхийх одоо юм шаардлага тавьснаас болоод тэрэндээ хүрэхгүй хахаар маш их ингэ стрессдэг, өөрийгөө ингэ байх тоогоос хитрхийхтэй ажилтдаг. Ямар нэгэн зүйл олонгууд энэ хүн буруутай гэж бодохгүй. Одоо би жоохон ийм болохоор надтай ингэж хандж байгаа юм байна. Би ингэж байгаа болохоор миний буруу болохоор энд хүнийг ийм хийхэд хүрэхэд би өөрөө ингэ сэтгэл санаагаа удирдах чадаагүй ч тэгэхээр миний буруу юм байна. Би илүү тайван байх хэрэгтэй байсан юм. Би илүү ухаантай байх хэрэгтэй байсан юм. Би илүү хичээх хэрэгтэй байсан юм. Ингээ өөртөө буруу гэдэг гинэ perfectionist хүмүүс салтанат тэгээдсэн байх гэж байна. Намайг ингэсэн болохоор л энэ хүн над руу уралсан юм байна шүү дээ. Тийм болохоор миний л буруу юм байна. Би л зодуулах юм өөрөө байсан юм байна. Би л хараалуулах юм өөрөө байсан юм байна. Би хардуулах юм өөрөө байсан юм байна гэж буруутгах гэсэн үг. Танил зан чанар байна уу? Тэгэд ганцхан салтанат ийм байснаас гадна Квандыг ч гэсэн хүнийг бүр ингээ мэрэгжлийн хэмжээнд буруутгах чаддаг. Хүн хангалттай өөрийгөө буруутгаад ээж хахад тэрэн дээр нь бүр нэмж чаддаг. Асуудал чамд байна гэж итгүүлж чаддаг. Тийм хүн байсан болохоор энэ хоёр нь бүр яг ингээ бүр ингэж байгаа юм шиг ингээ салтанатыг доош ингээ дарж чаддаг гэсэн гинэ. Угаас салтанат хангалттай өөрийгөө буруутгаж жагаад энэ хүн бүр тэрийг ингээ дараад ахаар салтанат бүр ингээл живэд исэн гэсэн үг. Тэгээ энэс болоод салтанат би өөр дээр ажиллаад би сэтгэл зүгөө ингээд удирдаад би уурлахаа болоод би хараал хэлэхээ болох хэрэгтэй юм байна. Тэгвэл бүх зүйл сайхан болох юм байна. Би л энэ хэрүүлэг үүсгэж байгаа юм байна. Би л өөрчлөгдөд би бүр илүү гоё ухаантай, төвчээртэй, мундаг байх хэрэгтэй юм байна. Би гоё сайхан байх хэрэгтэй юм байна гэд ингэдэг байсан гэсэн үг. Бас ийм сургал өгдөг гинэ. Салтанат ингээд нэг хүнд амар хаягдчихсэн болохоор тийм амар хэцүү салалтыг даван туулаад тэгээ Квандикаас ингээд зуураад үлдээд идэв гэсэн баг гинэ. Ийм үед болохоор одоо ингээд өөрийнхөө амар хайрлаж исэн хүнд хаягдсан үедээ тэр хүн харин ч эсрэгээрээ өөрийг нь харилж байгаа хүнтэй шууд ингээд нийлдэг гинэ. Тэгээ хэрэв үнэхээр салтанат хүнд хаягдаад амар хэцүү ийм салалтыг туулсан бол өөрөө хайргүйсэн ч гэсэн өөрт нь амар хайртай хүнийг өөрлөгөө ойртуулдаг гэхээр тэр нь бас ингээ худлаа болчихж байгаа байхгүй юу? Бас ийм үг байдаг шүү дээ. Хайртай хүнтэйгээ сууж зовж ирснээс намайг хайрладаг хүнтэй байжгаад ингээ жаргах гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл аюулгүй юм байна, тэгвэл би зовхгүй юм байна, тэгвэл би сэтгэл шатгалахгүй юм байна гэд хөвчлэн хүмүүс хаягдсныхаа дараа ийм хүнийг сонгодог бол салтанатын тал дээр ийм бишээ гэдэг чинь. Салтанат Квандикийг хаяж яваагүй дөрөвдөх байж болох магадлал нь болохоор салтанат хитрхи гинэн байсан байх гинэ. Хитрхи юм өөдрөг үзэл бодолтой. Тийм болохоор ингээд найдвар тэгээд идэг толгой дотроо нэг юм үлгэр шиг юм фантаз ингээд зохиоцсон.
гээд хиймэл зүйл зохион бодсон. Тэр хиймэл зүйл нь болохоор бүх юм сайхан болж гин, кондаг битээр маш гоё харилцаатай байна. Энэ хэцүү үеийг давж гарч гин гэ тэр бодолтой удирдагдаад тэр одоо өөдрөг зүйлдээ итгээд тэгэд хамт байгаад идэв гэсэн баг гинэ. Тэгээ энэ хитрхи өөдрөг, энэ хитрхи сайхан сэтгэл, хитрхи гинэн итгэмтгий байдал нь энэ хүний эцэст нь ингээд үгүй хэлээ гэж байна. Хэрвээ бисаа миний дүрцэн зан чанарууд чамд байгаа бол угаасаа зөндөө хүнд байгаа. Гол асуудал нь чи биш гэдгийг одоо яг ухаарад токсик харилцаанд байгаа бол тэр харилцаагаа тавьж явуулаарай. Бүх зүйл оройтхоос өмнө. Тэгээ ашгүй одоо ингээд шүүх хурал дууслаа. Зарим хүмүүсийн хувьд болохоор арай бага ял авсан юм шиг санагдаж байгаа бол яг хохирогчийн талд бол зөвл ял авсан юм шиг мэдрэмж төрүүлж байгаа юм байна. Гэтэл тэд нар огт ялаагүй харин ч ялагдсан 11 сарын 9-нд л ялагдсан байсан. Зүгээр шудраг өсний төлөө л тэмцсэн. Тэгээд хүүхдээ битий тэгж хүмүүжүүлээрээ амар хайрлж гин гэж бодоод исэн чи ясамэн дээрээ үннийг хэлдэггүй худлаа хэлдэг, бусдыг буруутгадаг юм шудраг бус худалч хүүхдийг хүмүүжүүлээд байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Тэгээд октод ч гэсэн хитрхи юм өөдрөг, хитрхи толгойдроо гой сайхан зүйл бодоод өөрчлөгдөн гой зүйл болно. Миний л буруу юм байна шүү дээ гэд ингээ бол гэдгийг бас ясмахан тулд ойлгууллаа. Салтанаачиг дуусмарг байгаа бол Еще мне вот это вот нравится.